Арган аймагт төгслийн бэрхшээлтэй 4 гаруй иргэн байдгаас 330 хүүхэд бөгөөд үүний 60 гаруй нь 7 дугаар сургуульд сурч байна. Мөн сургууль хамрагдах боломжгүй хүүхдүүдийг найдвар сорхогтон төвд хамруулж эрүүл мэнд сэргээх засах үйлчилгээ үзүүлж байна. Арган аймагт хил засагч багш дутмаг байдаг тул орон нутгийн зүгээс бодлогоор хил засагч багшийг бэлдэн энэ хичээлийн жилд ажиллуулж байна. Засгийн газрын хэрэгжлэх газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар аймагтаа онлайн хурал хийсэн. За энэ одоо хуралд Арган аймгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар тайлан мэдээ хүргүүлж ингэж хуралд оролцлоо. За энэ талаар мэдээллийг одоо таймлаад хүргэе. Арган аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтдээ жилд бол 320 сая төгрөг төсвөлж үйл ажиллагаанд нь зарцуулдаг. За энэ жилдээс бид нар 2017 оноос одоо яг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ихэвчлэн одоо үйлчлүүлдэг барилга байгууламжид тэдгээрийн одоо дэд бүтц хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд таатай байгаа талаар судалгаа явуулсан. Нийтдээ одоо байнгын үйлчлүүлдэг 23 байгууллагыг төлөөлөл авч энэ талаар судалгаа явуулсан. За тэгээд үүний үндсэн дээр бас тайлан гарсан. За энэ дээрээс бид нар бас арга хэмжээ авч хэрэгжүүлэх 2019 оныхоо төсөвт тусгасан. За төсөв тусгаснаар бол нийтдээ 6 байршилд орц гарц энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан болохоор засахаар одоо төсөвтөө тусгаад ингэ ажиллаж байна. За хоёр дахь юм бол манай аймаг бас өөрийн онцлогтой яг 330 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаа. За үүн дээрээс бол яг гэрээр одоо асарж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхчүүдэд нийт 93 эцэг эхэд за жилд нь бол 40 сая төгрөгийг нийгмийн даатгалын орон нутгийн төсвөөс санхүүжүүлж төлдөг байгаа. За мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил хамгаалалтын чиглэлээр бол 3 төв үйл ажиллагаа явуулж байна. За мөн түүн дээрээс бас нарийн одоо энэ талаар үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагууд тэгээд нийтдээ 10-аад байгууллагатай хамтран тэдгээрийн үйл ажиллагаа санхүүжүүлж ингэж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шууд бусаар хүрч ингэж ажиллаж байгаа. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх төв байгуулах газрыг орон нутгаас шийдвэрлсэн тул барилга барих асуудалд засгийн газраас анхаарч өгөхийг мөн хүссэн байна. Арган аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асран хамгаалагч SGH-ийн нийгмийн даатгалыг нь сар бүр төлдөг бөгөөд үүндээ 39.8 сая төгрөг зарцуулаад байна. Мөн 2017 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зорчж явах хөдөлгөөн цаад учирч буй газрыг судалж нийт 60 цагт замын хашлага, боржирыг налуу болгох, автозамын тэмдэг тэмдэглэгийг өөрчлөхөр болж энэ онд ажил эхэлнэ.